Бидний амьдралд ч гэсэн бурхан дуудлагуудыг өгнө. Одоо цаашдаа зөндөө юм болно. Хүш ингээл энэ чинь хаваасаг ерөөсөө биш. Инээдгээ юм болно заяо. Эндээс ч агуу нууцуудыг бид нар сонсох цаг ирнэ. Инээс ч их юмыг үзнэ. Би бүр тэгж бодохоор бүр амар амьдрмаар санагддаг байхгүй юу? Тэгээд яах вэ гэхээр чин зэрэг итгэлээрээ бид нар хүлээж авахд бурхан биднээсийг зөвтгөж тооцоолох бөгөөд хүлээгээд авцсан юм чи харин даглаад авч явна гэдэг бол бас нэг чадвар байгаа байхгүй юу? Еврей номын 12-ыг харъя цөмөр. Бидний үг дээдс яаж энийг хадгалж авч явсан юм бэ гэж. 12-ын 8-аас 19. За энд 19-т нэлээд урт юм байгаа. Гэхдээ би унших хүсэж байна. 8-аас. Хэрэг бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус бутаж хүүхдүүд аж. Биднийг сахилгажуулдаг. 12 дугаар бүлэг те. Биш ээ. Биш. Би Авраамын тухай унших гэж байгаа юм. Биш вэ нэ. 11. 11-8. Итгэлээр Авраам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг руу явснаар дуулууртай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдлгүй гарч явв. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд нутаглаж амлалтын газарт харийн хүн мэд харийн нутагт байгаа мэт амьдарсан. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачны нь бурхан мөн. Итгэлээр Сара хүртэл хэдийгээр нас нь хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна. Учир нь тэр амлагчийг итгэмжит гэж үзсэн юм. Тиймд мөн нэгэн ирээс тэгхтээ үгснээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй олон үрс заяажээ. Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй. Үе Авраамын үр удам хидгэж тоологд одоо өнөөдрийн үе гэхээр чи Авраам за хэдэн мянган жилийн өмнө амьдарч исэн гэхээр хэдэн мянган жилийн турш төрсөөр байсан Авраамын үрс одоо биднийг оролцуулаад биднээс хойших төрх хүүхдүүдийг оролцуулаад аргагүй л яг Тэнгэрийн одноос ч их байгаа байхгүй юу? Үрс заяажээ. Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй харин холоос тэдгээрийг харж мэдж Авраам энэ үеийг хараагүй штэ. Есүс Христ ирээд загалмайн ажлыг төгс хийгээд дахин амьлуулагдаад шин гэрээ эхлээд одоо шин үндэстнүүд төрнө тийм ээ. Энэ үеийг хараагүй байхгүй юу? Хараагүй хэрнээ. Харин холоос тэдгээрийг харж мэдчилж өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотроо нас барсан билээ. Учир нь тийм ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг. Үнэн дээр хэрэг тэд гарч авсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Би бүр тэнгэрийн хаанчлал мөн гэж хэлмээр байгаа байхгүй. Тиймээс бурхан нь тэдний бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь тэр тэдний төлөө хотыг бэлтжээ. Итгэлээр Авраам соригдохдоо Исаакийг дахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. Энэ нь түүнд Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ гэж айлтсан хүүн байлаа. Бурхан бол үхэгсдээс хүртэл амьлуулах чадaltaй хэмээн Авраам үздсэн бөгөөд тэр хүүгээ ийхүү амьлуулагдсан мэт буцаан авсан юм аа. За. Хүлээгээд авчлаа. Бурханы агуу авралаар Бурханаас өгч байгаа зүйлийг хүлээж авах чадвар байжээ. Та бидэнд тэр чадвар бий. Хүн болгонд байхгүй ч гэсэн хэсэг хүмүүст бол бий. Тэрийг хүлээгээд авлаа. Үнэхээр ийм агуу юм байгаа юм байна. Үнэхээр үндэстнүүд байгаа юм байна. Үнэхээр үндэстэн төрөх юм байна биднээс. Шинэ монголчин биднээс төрөх юм байна гэж харчлаа. Итгэжлээ, авчлаа. Аваад алхна гэдэг бол биднээс үнэхээр их чадварыг одоо багтаамжийг шаарддаг. Авраам бол маш олон удаа ийм асуудалд орж исэн тийм ээ. Хамгийн хэцүү юм бол юу байсан бэ гэхээр Исаакаар дамжуулаад чиний үрс олон болно гэсэн амлалтынхаа ганц хүүг бурхан өг гэсэн ба. Тэгэхээр штэ би юу гэж хэлэх гээд байна нөхөр. Бидний өвөг дээдэс Авраамын ёроол дотор бурханаас одоо дээрээс өгсөн юмыг бохирдуулахгүйгээр хадгалах чадвар тэр ёроол дотор амьдардаг байхгүй. Тэр ёроол дотор байдаг байхгүй юу? Хэрэг би та бүдээр өөрсдөө Авраамын үр удам гэдгийг мэдээд энийг нандинж байгаа бол та бит хоёрт тэр чадвар бас өгөгднө гэсэн үг. Бурхан биднийг бүтээжтэй буй болгож явахдаа тэр чадварыг бидний дотор суулгана. Бурханаас бидэнд өгөгдсөн зүйлсийг бид хинт ч өгөхгүйгээр худалдахгүйгээр солилцож наймаалцахгүйгээр бас бохирдуулахгүйгээр ямар ч хольц оруулахгүйгээр энийг хатгалж явна гэсэн. Энэ ч аюу хэцүү шүү.
Амар хэцүүхгүй. Энэ дэлхий дээр бурхнаас ирж байгаа тэр цэвэрхэн юм чинь цэв цэврээр нь авч явна гэдэг бол хүний үзэл санаа орж ирнэ, одоо систем тогтолцоо орж ирнэ, дээрээс нь нийгэм орж ирнэ. Ерөөсө юу л бол юу орж ирнэ. Бид нар тэрийг байнга цэвэрхэн байна уугүй юу гэж ягталч тийм ээ. Тэрийг цэврээр нь авч явж юутай ч эвлэрүүлэхгүйгээр юутай ч холихгүйгээр цэврээр нь авч явна гэдэг бол Авраамийн ерөөл дотор бидэнд дамжигдаж ирсэн гайхалтай сайхан мөн чанар байгаа байхгүй. Авраам тэгж авч явж чадсан учраас өнөөдөр тийм зүрх сэтгэлтэй хүмүүс байна. Хүлээж авч чаддаг, тэрийг нь тээж авч чаддаг. Нэгдүгээр тэр бурхнаас ирсэн учраас тээж байна. Хоёрдугаар тээх чадварыг нь бурхан суулгаж өгж байна. Гуравдугаар тэр тээсэн юм нь ганцхан өөрийнх нь биш учраас. Тэр тээсэн юмаа тэр цааш нь дамжуулах учраас. Тэгэхээр Авраам тэр зүйлээ тээгээ явж байхдаа хар толгоогоо бодоод байгаагүй. Хизекия хаан шиг за миний амьдтал тийм болохгүй болоо гээгүй. Үргэлж тэр бурхны анхны өгсөн амлалт биш надаас үндэстэн төрнө гэсэн штэ. Би үндэстний эцэг шүү дээ би чинь. Тийм учраас бурхан түн чи миний өмнө гим зэмгүй алхаа гэж хэлсэн байхгүй юу? Яагаад гэвэл чи гим зэмгүй алхах юм бол тэр чинь яг өвлөгдөх болно. Чи яаж л явна тэр чинь өвлөгдөнө. Тийм болохоор чи энэ зүйлд маш нэхур хандаа гэж. Авраам тэрийг сахиж чадсан, тэрийг тээж чадсан. Тэгэхээр тэр чадвар бидэнд өгөх ёстой. Бид нар нэг хэсэг жинхэнэ хаанчлалын сайн мэдээ гэлс ямар гоё юм бэ гэж энийгээ тээж авч болно. Гэхдээ энэ заавал сорилтонд ордъё. Бурхан Авраамыг сорьсон шиг сорина. Биднээс янз бүр юм бэ. Таа ч л өөрөө энийг хамгийн мундаг зөв мөөл гэдээсэн биз дээ. Биш юм аашаа ингээ бид нар өгчөж болно. Эсвэл за болий. Зөндөө олон хүн энэ цуглартаас явсан үе. Явсаар байна. Зарим нь буцаад хуучин лугаа орсон, зарим нь одоо юу ч болдгийг, лам болд юм уу, бөө болд юм явсан. Тэгээ энийг тээж авна гэдэг бол биднэрт бүр үнэхээр бурхнаар суулгагдах ёстой чадвар. Бид нар энийг өөрсдөө дангаараа хийж чадахгүй байхгүй юу? Энд чинь аюу хатуу одоо бас эвлэрдэггүй зам учраас алхам тутамдаа бид нар нэг ямиг ингэж одоо ярж ингэж бүр ингэж түлхэж гарах ёстой болно. Яг нөгөө Есүсийн хормойнд хүрээд идгэрдэг цусалддаг эмэгтэй шиг. Бид нар алхам тутамд тиймээс биднээс бурханлаг юр бусын дайчин, шаргуу нэг тийм тууштай одоо бүр хаанчлалын бүр зөрүүд байдал хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол бид нар найз нөхдөө алдаж болно биднээс хинч биднээс салаад явж болно. Алдмааргүй байдаг. Гэтэл одоо явцдаг одоо яайдээ вэз. Уйлаа тэгэл одоо амар араас нь гүйлтэй энэ биш. Араас нь гүмээр хүмүүс зөндөө байна. Гээгүй сувдаа чиний явж байгаа юм чинь нэг л буруу юм шиг. Чи зүгээр сүмдээ явал та. Чи зүгээр сүмдээ чи сайн ухлагчтэй. Чи бол өстой чи сүмдээ явах сайхан биддэг аахгүй юу? Зөндөө гоё юм ярина. Бүр уйлна нээрэт тийштэй. Тэр цагт та үнэн галзуу. Ямар гоё ийсэн бэ? Яны хэсэг уйлна. Жогоо уйлна. Тэгснэ гээгүй. Гэтэ ингэж болохгүй. Бидэнд явах ёстой зам байна. Хэрэг би явж чадах юм бол зам гарна, мөр гарна. Тэр замаар нь олон хүн явах боломжтой болно. Биднээс тийм нэг хатан зориг, шийдэмгий байдал биднийг бурхан төгс байгааг байхгүй юу? Гэтэ харин заавал суулгагдах ёстой мөн чанар биднэрт байх ёстой. Тэр чинь Авраамийн ерөөл дотор байна. Тэгээ тэрийг нь бурхан энэ бол чиний өв гэсэн байна. Энэ бол чиний өв. Чи зүгээр наатах аав, чи хэрэгэл би яг яаж ажиллаж исэн тэрнийхээ дагуу ажиллах болно чиний амьдрал. За 3 дахь зүйл нь. Саях бол 3 дахь нь байсан тийм ээ. Тэгэхээр сайн мэдээний хамгийн дээд түвшингийн 3 дахь зүйл. Бид нар бол мутрын бүтээл гэсэн. Бид нар түүнтэй хамт хаанчлах эрх мэдлийг бидэнд өгнө гэсэн. Түүнтэй хамт бид нар хаанчлах болно. Сая Авраамийн ерөөлийг ярьсан тийм ээ. Бид нар түүнтэй хамт хаанчлана. За энэ бол хаанчлалын сайн мэдээ заа юу. Бурхан биднээсийг анх авраад өөрлөгөө авчираад эцсийн зорилго юу вэ гэхээр бид нар түүнтэй хамт энэ дэлхий дээр хаанчлах болно. Бид нар ингэж ийм юмд их санаа зовдөг байлаа. За эцсийн цаг нь хизээ юм болоо. Тэгэл одоо нөгөө 1000 жилийн хаанчлал хизээ болох юм болоо. За би тэр үед өгсөн байх болов амьд байх болов. Бид нар аюул санаа зовдөг. Бид нар нэг юмыг ойлгох ёстой. Эцсийн цаг гэдэг бол ёрын муу нэгний эцсийн цаг. Харин бурхны хаанчлалын эхлэл. Бид нар бурхан тийм ээ итгэгч нараа бити ингэж төөрөлд.
Одоо тэртээ рүү эцсийн цаг болж байгаа. Одоо ингээл одоо энэ тэнд газар хөдлөсөөр хагаад ингээд дэлхий сүрчин. Үгүй. Дэлхий сүрхээс өмнө нэг ажил байгаа. Бурхан заавал энэ дэлхий дээр хаанчлана гэсэн ш. Бүх тэр хэлсэн ш. Чи үндэстнүүдийг өвлөх болно гэж. Өөртөө нь хамт энэ дэлхий дээр хаанчлах. Яг анхны Адам шиг. Анхны Адам бол яг алдаа гаргаа явцсан. Хоёр дахь Адам болох Есүс хүрээд ирсэн. Биднийг буцаагаад байр суурин дээр мэн тавьсан. Бид нар энэ дэлхийг хаанчлах хэрэгтэй байхгүй юу? Бурхантай хамт хаанчлах хэрэгтэй. Тэрний дараа төгсгөл ирэх болно гэж. Бид нар энэ дээр төөрөх шалтгаан байхгүй бид нарт. Бид нар одоо ийм урсгалууд ч байгаа. Тэртээ одоо сүнж байгаа, сүрж байгаа энэ дэлхий. Тийм болохоор дээд боловсрал эзэмшээд чаадгийн олигтой ажил хийж зүгээр Библийг уншаад залбираа сууж байгаа. Энэ огт буруу юм аа. Энэ бол үнэхээр буруу. Бид нар бурхан лав тэхгүй мөнхийн улсаас за тэртээ сөнгөж байгаа та нараас Библийг уншаад гэвчээвэл бараа гихгүй. Тэр ажиллаа бодсоор л байгаа шүү дээ. Анхдагч төлөвлөгөөгөө заавал хэрэгжүүлнэ шүү. Тийм учраас бид нар Авраамийн ерөөл бидний амьдралд те үндэстнүүдийн дотор бүрэн биежсэн хараагүй байна. Бид нар энийг харна. Бид нар энэ дотор орно. Бид нар хамтран оролцсон. Бидний за биднээр дуусъя. Бидний үр хүүхдүүд гарч ирнэ, тийм ээ? Сүнслэг хүүхдүүд маань гарч. Тэднэрээр дуусъя. Тэдний үр хүүхдүүд гарч ирнэ. Бид нар мэдэхгүй байхгүй юу? Би энэ Библийг ерөөсө дуусахгүй нам гэж боддгийг. Бичигдэхгүй л болохоос биш. Бичигдээл явна шүү дээ чинь. Ингээд явж ээжээ тэгсэн чинь тэнд нэг тийм хүн байжээ. Тэр үндэстэн тэдэн хүн байжээ. Тэгсэн чинь тэд нар тэгжээ. Тэд нар ингээ бурхнаас үг авжээ. Тэд нар тэнд дотор нь хүч хэрэгжижээ. Тэд нар цаашаа явжээ. Тийм юм бүтээжээ. Тэд нар өгчээ. Тэдний хүүхдүүд нь төржээ. Яригдаад л яваа байгаа байхгүй юу? Тэгэхээр бурхан биднийг хаанчлалын сайн мэдээ рүү дуудахтаа өөртөө хамт хаанчлахаар дуудсан юм аа. Ганцхан энэ ойлголтоо дотор л бид нар өсөх ёстой байсан. Тэгэхээр та өнөө орой дэвтрэн дэлгэж аваад нэг хүн дээр дахиж чил. За хаанчлалын сайн мэдээний 9 зүйл буюу 3 үе шатыг би чамд яриа гэвэл бас ойлгохгүй шүү. Яа тэгэл сайн мэдээ биднүсийг хаана яаж барьж авахаа мэддэг байсан. Тийм биз дээ. Нөхөр өтөр сайн мэдээ мэдчихгүй байхад идэх хоолгүй байсан учраас сүмдэр очив. Тэгээ очсон чинь ингээл хаанчлалын 9 зүйл мүлийг яриаггүй бид нарт. Зүгээр бид нэр өсөж явсаар хагаад бид нар аврагдангуудаа гэхдээ ингээд болчихно гэж баймааргүй юм даа. Өөр юм байх л ёстой тэгээд өлөнтөд яваад исэн. Тэгсэн чинь нэрээ өөр зүйл байсан. Ингэдгийм байж тэгээд тэрэн дотроо өсөө явж байхдаа ингээ болчихно гэж баймааргүй дахиад юм байх л ёстой таа. Бидний байнгын эрэл хайгуул маань биднүсийг хаанчлалын дүүрэн байдалд авчирсан учраас өнөөдөр бид нар эцсийн бүлэгт бид нар түүнтэй хамт хаанчлах юм байна. Бүх дэлхий түүний захиргаанд орж ирэх ёстой юм байна штэ. Бүх үндэстнүүд эн чинь яаж ирж байгаа нөхөр Есүс Христээр дамжуулаад Авраамд өгөгдсөн өвөөр дамжуулаад надад ирж байгаа юм байна штэ гэд ингээ биднүсийн ойлголтууд цэгцэрж байгаа юм. Харин одоо энэ дотор л бид нар өсөх ёстой. Энэ зүгээр бидний аманд байдаг үлгэр биш. Энийг бид нар үлгэр биш гэж итгэх ёстой байхгүй. Тэгэхээр бид нар сайн мэдээний хамгийн дээд шат болох бурхантай хамт хаанчлах хэрэг мэдээ. Зөвхөн дуул намын 2-ыг харъя. Дуул намын 2 дугаар бүлэг. Дуул 2. За энэ бас та нарыг аягүй сайн мэддэг шлээ. Гэтэ гоё эдэн штэ сайн мэддэг юм шиг ишлүүд юус мэддэггүй байдаг байхгүй юу? Сайн мэддэг юм шиг боловч. 2:8. За 7-оос би эзний зарилгийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ чи бол миний хүү. Өнөөдөр би чамайг төрүүлсэн. Надаас гуй. Би үндэстнүүдийг чиний өв болгон дэлхийн хязгааруудыг чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмэх цохиж шавар сав шиг ботлох болно гэсэн. Энд юу хэлж нэг зүгээр тэр хэмжээний эрх мэдлийг бидэнд өгнө гэж байгаа байхгүй юу? Тэгээ чи надтай хамт захиран хаанчлах болно гэж. Энэ бидэнд өгөгдсөн Авраамийн ерөөл бас мөн ба. Авраамд бас яг энэ ерөөл байжсэн. Цөмөр юу яа? Матай номыг хараад. Матай номын 19. Матай 19. 19-ийн 27-оос 28. За энд дагалдагч нар түүнээс асууж байгаамаа. 27-оос тэгтэл Петр түүнд хараач. Бид бүх зүйлийг орхиод таныг дагсан. Тэгвэл бид юу хүртэх вэ гэхэд Есүс айлдсан нь. Үннээр би та нарт хэлье. Хүний хүү өөрийн сүр жавхланд сентидээр залрах үед намайг дагсан та нар ч мөн Израилийн 12 овгийг шүүж 12 сентидээр залрах болно гэсэн. Надтай хамт хаанчлах болно л гэсэн үг шүү дээ. Надтай хамт хаанчлах болно. Би эцэст нь ингэж хэлмээр байна.
Йохан баптист гэж байсан тийм ээ. Баптизм хүртээгч Йохан. Есүсийн ирэлтийг тунх гэлж байсан. Тэгээд тэр фарисеучуд болоод садукачуд, хуулийн багш нарт юу гэж хэлжсэн бэ гэхээр та нар өөрсдийгөө